Сайн байцгаана уу? Би хоол зүйч Цацрал байна. За та бүхэнд би хоол зүйчийн цуврал зөвлөгөөнүүдийг хүргэдэг байгаа. Тэгвэл өнөөдөр би Instagram, Facebook, YouTube гээд бүгдд нь одоо энэ хүү зөвлөгөөг оруулна. За учир нь төгсгөлд нь би маш гоё одоо гэр бүлийн хүүхдээс эхлээд өндөр насны бүх гишүүд маань амтрахын идэх дуртай хоолны жорыг мөн бас оруулах байгаа. За өнөөдрийн зөвлөгөөгөөр болохоор бид бүхэн өдөрт хэдэн грамм давс, хэдэн грамм сахар одоо чихэр хэрэглэх нь одоо зохимжтой байдаг юу юун дээр анхаарах шаардлагатай маш хэрэгтэй зөвлөмжийг хүргэнэ. Учир нь одоо сүүлийн жилүүдэд бидний хит их процесст дахин дамжлагаас бүтсэн хоол хүнс хэрэглэснээс үүдээд давсны хэрэглээ, чихрийн хэрэглээ хитрхи өндөр болсноос маш олон төрлийн өвчлөлүүд хүүхдүүдэд өндөр насанд хүрэгчдэд олон удаа тохиолдож байна. За тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт дунджаар 5 граммаас доош давсны хэрэглээг зохицуулж идэх ёстой байдаг бахнэ. За тэгвэл Монголын одоо эрүүл мэндийн яамнаас гаргасан одоо зөвлөмжийн дагуу бол харин чихэрний хэмжээ болох буюу одоо сахар чихэрлэг бүтээгдэхүүнийг 25 г насанд хүрсэн хүн маань 25 г дотор одоо багтааж хэрэглэх шаардлагатай байдаг. Гэтэл одоо сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн маань бүх насныхны чихэр болон давсны хэрэглээ ямар өндөр байгаа вэ гэдгийг та бүхэн маань ер нь хэлүүлдэггүй мэдж байгаа. Жишээлх юм бол нэг хүүхдийн одоо бэлгийн багц тухайн одоо бэлгийн багцанд боосон сахарын хэмжээг одоо туршиж үзэхэд 417 г орчим буюу одоо 16 17 дахин одоо насанд хүрсэн хүний авах сахарын хэмжээнээс тийм их хэмжээтэйгээр хүүхдийн бэлгэн дотор тийм их хэмжээний сахар байх жишээний. За эргээгээ тэгвэл сахарыг бол дэлхийн нийтээр маш их ярьж байгаа учраас би өнөөдөр давсны тухай илүү ярив. За тэгвэл давсны одоо хэрэглээ хэтрүүлэн хэрэгжилж байгаа нь эргээд ямар одоо сөрөг нөлөөллүүдтэй юм бэ гэхээр дэлхийн хэмжээнд 1,700,000 дунджаар 1,700,000 орчим хүн одоо зүрх судасны өвчлөлөөр давсны хэтрүүлэн хэрэглэнээс нас орж байна гэсэн судалгаа байна. За тэгэхээр давс хэтрүүлэн хэрэглэх нь ямар одоо сөрөг нөлөөллүүд танд өгч болох вэ гэхээр цусны даралт ихсэх, тархинд цус харвах, за мөн одоо зүрх судасны өвчлөлт, ясны сэрэгжилт гээд олон талын одоо юм эмгэгүүд одоо өвчин эмгэгүүд биднэрт үүсэх юм эрсдэл дагуулдаг байгаа. Тийм учраас одоо тухайн хэрэгжилж байгаа хоол хүнснийхаа давс болон чихрийг дандаа хяналттай байхыг зөвлөх байна. За тэр дундаа давсыг бол одоо хоолноос илүү амтлагчнаас одоо хоолндоо хэрэгжилж байгаа зүйл идж байгаа амтнаасаа бас их давслаг одоо тэр давсны хэрэглээ хэтэрчих гээд байдаг учраас за өнөөдөр би хоолоо хийхдээ болохоор хүүхэд өндөр насанд хүрэгчид ерөөсө гэр бүлийн бүх гишүүдэд хэрэгтэй. Тэгээ маш гоё амттай давс нь хит одоо өндөр агуулмжтай биш одоо ийм хоолны амтлагчийг сонгосон эрүүл одоо ургамлын гаралтай гэсэн үг. За тэгэхээр дэлхийд номер 1 буюу урт наслалтаараа эрүүл зөв хооллолтоор амьдралын хөвшлээрээ тэргүүлэгч улс орн болох Японы бүтээгдэхүүнийг би сонгосон байгаа. Өнөөдрийн хоолны маань үндсэн цэс үнэхээр амархан өндөг агшаасан будаа тэгээд сонгон арай их хэмжээтэй орж байгаа. За хамгийн гол амтлагаан дээр болохоор давсны хэрэглээ хит өндөр биш байхаар нэмэх нь өөрөө ургамлын гаралтай маш гоё халуун ногоотой турмериктэй энэ тести карри гэдэг Японы маш гоё карри байгаа. Тэгээд энэ үндсэн амтлагаа. За үүнийхээ дээр болохоор томатны соус би ашиглана. За шаардлагатай гэх юм бол хар болон улаан чинжүү ашиглах юм боломжтой байгаа. За ингээ хоолоо хийцгээе. За одоо болохоор чансан өндөгнүүдээ нийт 5 ширхэг өндгийг голоор нь хуваагаад за хоёр талаар нь өндгөө шарж амтлах гэж байна. За 3 орчим халбаг тос хийгээд тэрэн дээрээ хар болон улаан перц хийсэн байгаа. За тэгээд тосоо ерөнхийдөө өөрийг нь амттай болгочихж байгаа гэсэн үг. За үүнийхээ дээр сайн одоо ингээд бэлдсэн халсан халуун ногоотой тосон дээрээ өндгөө хоёр талаар нь шарж өгнө. Өндгөө дааш харуулж. Ийгэж. Амталсан тасан дээрээ өндгөө шарахтаа хоёр талаар нь шаргал болтол нь 2-3 минут л шарахад болно. За одоо тасан дээрээ болохоор каррига одоо яг нүнсэн тести каррины нэг нүдийг нь бэлдсэн байгаа. Нэг нүдийг нь бутлаад сайн буталч ягаад няцлаад тэгээд тасандаа сайн
За энэ tasty curry-ны гол өөрийнх нь орцсон өөрөө цагаан гаатай, турмериктэй, за улаан чинжүү, за хар перцгээд амтлагаатай болохоор өөр ямар ч үдэ нэмэлт амтлагч шаардлагагүй. Одоо шууд энэ дээрээ сонгоно шараад тэгээд томатны соус, помидорны соусыг хийгээд тэгээд шууд маш гоё амттай болно. Турмерикийн дархлаа дэмждэг өрөвсөл намдаах үйлчлэгээтэй байдаг учраас өвлийн үйлрэлт хоолны сонголтонд нэмж оруулахад тохиромжтой байдаг шүү. За каррита томатны соустай сонгон бэлэн батгаа харагдаж байна. 5 минут орчим зөөлөн гал дээр бацгаад тэгээд одоо дээр нэмэх нэг аяга бас хийгээд тэр карри маань нэг нутхан маш гоё болж буцсан. Тэгэхээр энийгээ дахиад нэг 5 минут орчим буцалгана гэсэн үг тагийн тавиад. Яа ингэ буцаж байгаа юм юм бодлоо зүтгрөөд яг карины нутхан дээр шүү. Чихэж яг энэ дээр нь болохоор одоо шарсан чанаад тэгээ гадна нь каригаар амтлаа шарсан өндгөө нэмж юм. Бэлэн болсон өндөгтөн карри маань нэг иймэрхүү харагдаж байгаа. За одоо агшаасан будаан дээр нэгээ тавиад хоол маань бэлэн болох нэ. Хоол маань ингэж харагдаж байна. Амт нь бүр маш гоё болсон. Зөөлөн тэгсэрнээ spicy. За өндөгтөө карри их гоё болдгоо. Та нар минь туршаад үзээрэй.